Хай. Өнөөдөр болохоор би Монгол ер нь нэлээ бас хөөрхөн нүрэ бодчихдаг байсан байхгүй юу. Тэгээ энд ирснээс хойш ерөөсөө нүрэ бодгаа болцсон. Тэгээ өнөөдөр манай дүүгийн төршөөдөр ихчих руу явна. Тэгэхээр өнөөдөр Монголд боддог байсан шигээ бүрэн гүйцэд мейкап хийх гэж үзье. Тэгээ би ингээм Монголд байсан зураг мурга харангуйт ингээд амар юм цоглогч юм шиг гоё харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо байгаагаа харахаар бүр нэг юм нурмаасан нэг юм харагдаад. Тэгээ өнөөдөр ямар ч ийсэн нүрэ бодцгаая. Нүрэ гойцсон тосмоос юуж түрхэг байгаа. Ямар ч ийс ихлэг яс хүрээд авчи. Миний харс нөгөө сүлд юм гараад аюу хэцүү болоод исэн штэ. Тэгээд цэвэрлэг бүтээгдэхүүнээ буцаад өөрийнхөө сольсон ч гэсэндээ нэг буцаад хэмдэ орохгүй байгаад исэн баггүй юу. Юм гарсан хэврээл аваад исэн. Тэгээ би угаасаа нэг тэгэхээр ер нь би нэг амар арьсан гिचлээд өвчлээ одоо яах вэ гэж нэг амар арчилдаг төрлийн юм биш байхгүй юу. Ер нь орхиул орчдөг хаяада нэг маск тавиал цэвэрлэл ингээл явж ирдэг. Би наногийн энийг хэрглэж үзээд энийг одоо бас хөөрхөн чинь талаасаа дагуур болсон. Тэгээ энийг хэрглээд унтахтаа бас энээсээ жоохон түрхэж унтаад байсан байхгүй юу. Тэгсэн чи одоо миний арьс амар овоо байгаа. Бүр юм бэрчгэр юм болоод исэн тэр мэднэр нь бүгд харилцсан. Ер нь сүүлийн үед айгүй хөрхөн байгаа. Тэгээ би угаасаа нэмэлтээр авч хэрэглэсэн энэ л болохоор энэ маань надаа хөрхөнд хараад байгаа юм баг гэж бодоод байгаа шүү. Яа. Гараа очтри. За ингээ нарны тусаа жоохон шингээчээд küшний төрхий. Тэгээ нэр нэг хүн угаасаа би мэдчихсэн юм аа. Ингээ яг нэг сарын бичлэг ингээ бүглэр нь ингээ хийхээр яг өдөр болгон бичлэг авахгүй байгаад байгаа болохоор жоохон замбраагүй болоод исэн. Тэгээ би уг нь аль болох ингээл сар өдөртөө ингээд хийсэн ч гэсэн ер нь жоохон надад ч гэсэн нэг таалагдахгүй л байсан л та. Тэгсэн чинь жоохон замбраагүй байх шүү гэсэн бэлээ. Тийм ээ. Тэгээ би одооноос ер нь нэг тийм сарын тийм урт хугацааны бичлэг биш зүгээр юм жижигэн бичлэгнүүд жоохон хийд юм гэж бодоод байгаа. Влог бол гээд угаасаа нэх өөр элдв янзын бичлэг хийхгүй байгаад исэн. За нэг гисгэл. Сүүлийн үед тэгээд арсны гайг болсон чинь миний ус бүр амар унаад байгаа. Би уг нь аюу хөрхөн өтөх үстэй байсан. Тэгсэн чинь бүр ингээ мэдгэдхүүс бүр амар унаад байгаа. Тэрэндээ жоохон шаналал байна. Тэгээ яг юу хэрэглэх юм гэдэггүй шампань ямар ч байсан сольж үзт юм уу гэхээр дуудлага ороод ирлээ. Юу ярьчихлаа. Тэг ус унаад жоохон тийм байгаа. Үл давсын паудра хэрэглэж байгаа. Тэг би нөө миний сүүдэр маань хорой болохоор шууд яа тавьчих. Бас гоё багснууд аммаар л байна. Би тэг өөрөө бас нөгөө юм ялгаар харагддаг биш. Ийм майт харагддаг юм дуртайхгүй арсанд. Тэгэхээр ингээд нийлэхүүд нь. Яа одоо тэгтээ хамраа хөмсгөө будахаасаа өмнө би бас тэрийг хөмсгөө будахаасаа өмнө сүдрээ тавьчих. Би тэг хамрын сүдрэн өдөр тавихтаа жоохон муу
энэ тал нь жоохон сүйдэрл. Эндээс гэрэл тасаад байгаа болохоор ч та дарагдаад байна. Тааж. Тэ зүгээр юм жижигхэн багшаар халт. Ингэж сүйдэрлээд тухай бас жоох. Яа ингэ суурь маань бараг болчлоо. Энд ихтэй энэ гэрлэнээс болоод хамар жоох сонио харагдаад байна. Би угаасаа юм сонирм болох юм уу? За одоо хүмсгөө. Би хүмсгөө болохоор угаасаа нэг кюшин шиг юм юмад боддог. Би гэхдээ уг нь ийм хүмсэг биш, яг уг нь ийм тэгш хүмсгэнд дуртай. Тэг миний хүмсэг угаасаа яагаад тийм тэгшхэн болохоор болж ч магадгүй л дээ, гэхдээ би чадахгүй. Өнөөдөр нэг бичлэг хийхгүй гэдэг юм. Багтаамж дүүрэх. Тэгээ ингээ хүмсэг маань болчихсон. Одоо нүдээ болохоор эхлээд иймэрхүү өнгөдөр суурь тавьчих. Ингээд суурь тавиад одоо жоохон бараа ийм бороор хадлаараа. Би тэгтээ гоё яг мэрэгжлийн мейкап зөвхөн нүрээ бодуулж үзэм хайрлаадаг. Би тэр энэ дээрээ дуудахгүй жил боллоо. Ер нь бол амар хурдан санагдчих. Тэгээ ингээ өдөр хоногоор нь бодохоор амар удаан юм шиг мөртлөө. Яг ингээд урт хугацаагаар нь авч үзэхээр амар хурдан өнгөрчдөг юм байна. Ингээд талан тарахаар амар тод харагдаад байгаа мөртлөө камер дээр зүгээр нэг юм оранж дуу харагдаад байгаа юм. Одоо тэгээд хар өнгөрч жоохон авч байгаа үзүүр дээр нь жоохон. Чанууд бараг болчихлоо. Би тэгээд энэ цагааныг цавирыг авч агаад зүгээр өндгөн дээр авч агаад энэ давхрааныхаа юм жоохон ингэ тавьчихсан. Тэгэхээр ингээд давхраа маань арай гэж гарч ирж харагдаад байгаа юм шиг санагдаад байдаг юм. Үрэн одоо сармасаа жоохон дэрвэлж агаад энэ бичлэг маань надад ихтэй таалагдахгүй бол би оруулахгүй ч биш магадгүй л дээ. Яа солонгос тэгтээ бүр 100 нь өвлөөсөө илүү их ханаа төрж байна. Би одоо ингээ 3 дахь ханаа төрсөн байж. Угаасаа ингээ яг гадуур ингээ амар халуун явж байгаа л хашаа чамаг орон готл ингээл амар шууд амар хүтэн болвол
Тэнгуү шууд дараал тэгээл дорох найнаад өгч. Одоо ийм контра авч яхаад бидтэй контриг бүр угаасаа яг энэ хоёр нүд угаасаа давхраа нь хоёлоо өөр сүүл нь өөр болохоор бүр яг тийм адилхан зурж угаасаа чаддаг. Угаасаа болдогчгүй тэгэл ерөөхийд нь ингээл орхичдаг. Тэг сурмас албадчи. Би тийм нэг Монголд амар их сурмас хэлдэг гэж бод. Миний сурмас амар шинхэн юм богинохон болцсон байсан байхгүй юу. Тэгээ нүдний араа тэглүүлээд дандаа нөө химэл мэлмэс хийхэр чинь ингээд норж байгаа штэ. Тэгсэн чинь ингээд миний сурмас хөрхөн ургацсан байлээ. Чинь одоо доотлоо жоох. Чия. Гэрэл хийжтэй би болохоор зүгээр яачтай. Энэ саатаг авч байгаа л нүдний хавар хамбарн дээрээ жоон тавьчихтэй. Ингээд нэг юм. Гэж жоон тавиад хамбарн дээрээ ингээл тавьчихдаг. Рулаа цэвэрлж агаад тэгвэл хамаагүй яцсан бэл. Сүүл тавдаг энэгээр бодчих. Чия. Ихэд ингээл болж байгаа. Та бүүнөрөө үсээ янзлаа. Би гэхдээ ер нь бол үсээ ерөөсөө янзалдаггүй. Энэс угаасаа юм угаагаал юм налчрал шул юм баггүй. Тийм болохоор би үсээ янз угаачаад эндүүдэх юм уу? Синстэж хатаадаггүй. Ингээл тавьчихад ер нь бол нэг асуудал байдаг болохоор би ерөөсөө янзалдаггүй байхгүй юу? Тэгээд хахад ингээ миний шампань тарах байгаа юм шиг байна л да. Уг нь миний ус нэлээд өтгөн байсан юм. Тэгсэн чи одоо ингээд ер нь нэлээд шингэрсэн. Тэгээ бас үзүүрүүд нь жоохон тэгээд сүүлд уг нэг нөгөө тайруулсан. Тэгээ одоо дахиад тайруулахаар болцсон юм шиг байна. Ер нь жоохон ус маань жоохон асуудалтай байгаа дээ. Хуурай ажилттай байгаа нь ер нь бол мэдэгдээд байгаа. Тэг би нөгөө угаасаа угаагаал тэгээл тавьчихдаг. Өөр янз бүрийн юм хэрэгэлдэггүй байсан болохоор усны талаарх мэдлэг жоохон хомос. Тэгээ яг судалж үзэхээр амар хэмээд юм билээ штэ. Тэг би бүр нөгөөд зундаа төөрөөд за нэг тиймэрхүү л энэ да. Тэг үсээ янзлан ч гэжтэй би одоо ер нь л үсээ самнал. Тэгэл хувцас өмсөөл гарлаа. Гарч дүүдээ бэлэг авчаад тэгээ шууд цаашаа явна. Энэ удаагийн маань бичлэг энэ хүрээд дуусчихъя. Мөртэй.